За сайн байцгаана манайхаа. Та бүхэнд манай $100 хүч нэртэй контентын маань эпизод 9-д бэлэн болж байна. За ингээд 9 удаагийн дугаар дээрээ та бүхэнд угаасаа нэг уламжлал ясаараа юугаа яана өнгөрсөн 7 хоногт хийсэн арилж байгаа танилцуулна. Хийсэн ашиг алдагдлаа бас ярина. За тэгээд азтнаа шалгаруулна, комент бичсэн. Одоо эпизод 8 дээр комент бичсэн хүмүүсээс нэг азныг бол шалгаруулна. За тэгээд эх 7 хоногоо forecast ярьж агаад эпизодис дуусна. За ямар ч байсан өнгөрсөн 7 хоногт азтан болсон Anon гэсэн нэртэй YouTube хэрэглэгч маань яг тэр юу яасан бичлэг тавигдсан одоо энэ эпизод 8 тавигдсны оройн нь ганц 2 цагийн дараа надтай телеграмаар холбогдоод юу авсан шагнал авсан байж байгаа. 51754-ний шагнал авсан. За тэгэд ямар ч хэлсэн тэр азтанда баяр хүргэе. Дахин азтан болоорой гэж. За тэгэд одоо энэ удаагийн эпизод 9 за инхүү эхэлж байна. За ямар ч хэлсэн хэдүүлээ юу яа. Эхний ээлжинд юу ячээ. Өнгөрсөн 7 хоног арилжны талаар ярилцъя. За одоо ингээд деревийн одоо нөгөө нэг данс байж байна. 98 333 37 гэдэг юутай ID-тай деревийн данс дандаа синтетик индекс төр өнгөрсөн 7 хоногийн нэгдгээс өнөөдөр хүртэл ерөөдөө нэг арилжааны 4 хоног арилжаа 5 хоног арилжаа хийсэн ашигтай алдагдaltaй ингэж нөгөө нэг юу яаж явсаар хагаад ашиг хийгээд заримдаа стоп лосс зохиулаад ингэж явсаар хагаад за ямар ч байсан юу байж гин одоо энэ дэр за жинэгээ жоох ингэчээ. За одоо энэ дэр депозит хийсэн 4 сарын 5-нд $180 депозит хийсэн хэсэг маань энэ дэр харагдаж байна. Энэ дэр харагдаж байна. Энэ дэр ч бас харагдаж байна $180 депозит хийсэн. За тэгээд энэ 7 хоногт $117 ашиг хийсэн байна. За тэгээд нийтдээ баланс $297 болсон. За тэгэхээр одоо манай азтан маань за эхлээд азтан шалгаруулахаас өмнө юу ячээ. Өнгөрсөн 7 хоногт ямар арилжаа хийсэн талаараа ерөөхдөө ярилцъя. Энэ дээр бол ашиг алдагдал зөндөө байгаа. Энэ дээр бол яг нэг ашигтай юмнууд нь доотлоо гарчиж. За ингээд алдагдaltaй юмнууд байгаа. Гэтэ алдахдаа дандаа багаар ингээд дөрөв хамгийн дээдл нь $11. За тэгээд ингээ багаар $2-3 гэж явсаар хагаад за энэчээс ашгууд орж иж. Ашгууд бол за ерөөхдөө хамгийн багадаа л нэг $3 ашигтай. За тэгээд дээшээгээ явсаар хагаад хамгийн их нь $23 ашигтай ийм захиалга хийгээд за тэгээд $117 юу яасан бэ? Ашиг хийсэн байна. За хамгийн сүүлдийн зүгээр юугаал хэлчихэд оролтоо. За хамгийн сүүлд өчигдөр 4-р өдөр бум 1000 дээр хамгийн сүүлийн захиалга энэ дээр жижиг захиалга хийгээд орсон. Энэ хэсэг дээр одоо historig нь харах юм бол энэ дээр хамгийн сүүлийн захиалга энэ дээр байгаа. Одоо энэ дээр ерөнхийдөө манайхаа анзаараарай. Одоо энэ $100 хүч дээр өнгөрсөн ерөнхийдөө нэг шинжилгээ нэг их яриад байхгүй байхаар шийдсэн. Яагаад гэвэл өөр одоо нөгөө нэг live trading room гэж Telegram дээр нээсэн байгаа. Тэнцэнэ өдөр болгоны нөгөө нэг гишүүдтэйгээ ярилцж байгаа шинжилгээнүүдээ бичлэг байдлаар оруулаад байгаа учраас энэ дээр дахиад нэг яриад байх нь бас хайшийн жоохон залхаж байх гэж бодоод юу яж байна. За өчигдөр орой жишээлбэл хамгийн сүүлд энэ дээр бум 1000 дээр энэчнээс ороод тэгээд ханш дэшгүй яваад буцаад ороод ирэх нь энэ candle-ийн wick буюу утсан дээрээс ороод тэгээд дэшгээ одоо буудаад доошоо pullback энэ хэсэг дээр дахиж нэг орж өгөөд нийт ашига одоо энэ дээр хаагаад явсан. За нэг иймэрхүү арилжаа хийсэн. Хамгийн сүүлийн арилжаа гэх юм бол өчигдөр орой. Ийм байна. За тэгээд одоо хэдүүлээ нэр юу шүү. Нөгөө нэг эпизод 8-ийн азтан одоо нэг шагналаа авсан тухай энэ дээр ингээд одоо харуулчихна. Энэ дээр скриншотоор харуулчихна. За тэгээд эпизод 9-ийн
азтан хэдүүлээ тодруулъя. За тэгтээ эхлээд хэдэн төгрөгийн азтан болж байна гэдгийг харчээ. За нийтдээ $117 51 центийн 50% авна штэ. 117 50-ыг хуваах нь 2 $58 юу авч байгаа юм байна. Giveaway-г азийн шагналыг авч байгаа юм байна. За энийг 3,500-аар үржүүлчихье. За 205,000 төгрөний giveaway-г боломжтой болжээ. За ямар ч хэлсэн энэ одоо 205,000 төгрөний giveaway авах азтнаа хэдүүлээ шалгаруулъя. За эпизод 8 дээр комент бичсэн хүмүүсээс за линкээ копичлаа. За ерөнхийдөө нийтдээ 142 комент бичиж 127 юу яасан байна? Лайк дарсан байна. За манайхаа өмнөх дугаар дээр бас хэлжсэн те энэ хүү контентыг урт удаан гоё үргэлжлээд яваасаа гэд тэгэх юм бол та хэдийн юу лайк болон комент болон шеэр чинь манай багийнх нь бас уран болно шүү дээ. Ялангуяа энэ YouTube бичлэг хийж байгаа энэ ютуберүүдэд өөрсдийнх нь хийсэн бичлэгийг хүмүүс таалаад лайка дараад комент бичээд яг муухай комент бичиж болно. Гол лайка дараад илүү олон хүмүүст хүрэх юм бол бид эдэд илүү тийм сэтгэл зүйн хувьд нэг тийм юутай өгөөчтэй сэтгэл зүйн хувьд өгөөчтэй гэхээсээ илүү урам авна. Яг зөв. Урам авахар юм билээ. Урам авд юм билээ. Тийм учраас манайхаа айлуулах шеэр хийгээрэй. Ганц өөрхөн кноп штэ. Зүгээр subscribe дарлаа. Та хэдээс бол яг үндэ бол одоо үзэж байгаа үзэгчдэд арилжаа сонирхож байгаа та хэдээс бол Германаас ч мөнгө гарахгүй нэг их ажил болоод байхгүй зүгээр нэг 3 кноп дээр дарчих штэ. Бичлэгээ үзэнгээ subscribe хийгээг бол subscribe дарчин. За тэгээд лайк дарчин. Тэгээд нэг ганц нэг комент бичээд сэтгэлээ бичээд үлдээчихэл болоо. Тийм хэцүү асуудал биш. Тийм учраас айлуулах лайка дараарай. Шеэр гол нь шеэр юм байлээ шүү. Шеэр бас хийгээрэй. За энэ линкээ копидод энэ дээрээ app sortios өнгөрсөн эпизод 8 дээр би бас худлаа бодсон байлээ шүү дээ. App sortios гэсэн чинь энэ яг юмдаа app sortios sortios.com ийм сайтэр байж байгаа. За нийтдээ авахаа алдахгүй Power of $100 эпизод 8 дээр нийтдээ 143 хүн комент бичиж 1214 хүн үзэж 127 лайк дарагдсан байна. За эхэлцгээе. За нэг ялагч тодорно. Окей. Confirm. За өнөөдөр нэг юуны өнөөдөр чинь 2025 оны 4-р сарын 11-ний өдөр. Өнөөдөр бол арилжаа хийхгүй. Өдөр. За ямар ч хэлсэн азтнаа шалгаруулъя ба. За 19 8 7 6 5 4 3 2 1. За Lacoste 9341 good luck. Өмнө харж ирсэн бил юу лээ? Өмнө азтан болж илүү. Lacoste. Айгу ойрхон нэр байгаад чинь Lacoste гэсэн чинь. За ямар ч байсан Lacoste 9341-тэй баяр хүргэе. Эпизод 9 штэ. $100 хүч контентын маань эпизод 9-ийн азтан боллоо. За та энэ бичлэгийг үзчих юм бол Telegram-аар манай багийнхантай надтай Max Trader Mongolia гэх Telegram аяг байгаа. Тийшээгээ холбогдоод нийтдээ хэдэн төгрөг байлаа? 205,625 төгрөгийнхаа азийн шагналаа аваарай. За ямарчсан баяр хүргэе. За ингэ болцсон Lacoste-г тодруулчлаа. Ингэчлээ. За одоо эх 7 хоногт за ерөнхийдөө юу яаж байгаа болов? Дэрив дээр арилжаа хийдэг болов? Хэрвээ хийдэг бол одоо миний эх 7 хоногт одоо ингэж таамаглах ханшууд маань та бүдэд нэмэр болох бах. Хийдэггүй бол ер нь энэ синтетик индексүүдээр арилжаа хийж үзэх хэрэгтэй. Илүү их юутай нөгөө савлгаа багтай арилжаа хийхэд яг техник анализыг хийгээд тэрэндээ нэлээд гайгүй гарччихсан байх юм бол ямар ч гэсэн айгүй айтайхан ашиг хийх боломжтой.
Тийм байгаа шүү. За тэгээд мэдээж энэ стандарт аккаунт чинь 1 Hz 1000-ын хөшүүрэгтэй байдаг. Тэгээд тэрэн дээр хамаагүй 10, 20, 30, 40, $100. За яг миний зүгээс бол ерөнхийдөө нэг айтаа харилжаа хийгээд яг нэг $300 орчим доллараар депозит хийсэн байгаа тэр нэг айгу хийчээд байдаг. За юм байна. Тэгэхээр юу яа хийдүүлээ. Өнөр манайхаа юу шүү? Манай Limitless FX team Telegram дээр ахуй алдахуугийн яг энэ synthetic index дээр арилжаа хийдэг ч юм уу сонирхдаг хийх гэж оролдож байгаа тийм хүмүүстэй зориулаад Telegram дээр видео сургалт байгаа. Өнгөө fractal strategy видео сургалт байж байгаа шүү. Тэрийг үзээрэй. Хүмүүс айгүй их асуудаг. Танаа fractal ч очрогийн fractalтай адилхан юм уу гэдэг. Угаасаа үүсэл гарал нэг. Очроо бит хоёр очроо теори гэдэг байгаа шүү дээ тий. Очроо бит хоёр чинь энэ Kayla fractal стратегийг анх үндэслсэн өөрөө боловсруулсан Kayla гэд инхтөр гэд буурлалтай манай найз байгаа шүү дээ. Тэр бит хоёрын хамгийн анхны шавнар байхгүй юу? Тэгээ бит хоёр нэг юунд суусан. Яг тэр үед чинь ковидын өмнө л юу яасан? Kayla сургалтаа зарлаад заамарчс нэг юм шинэ стратеги боловсруулчлаа. Одоо ойр тойрныхоо хүмүүстэй хүргье гэд хүргэж яхад очроо бит хоёр яг нэг анги байсан. Тэгээд очроо бит хоёр Kayla-гаас суралцсан. Тиймэрхүү байгаа. Тийм учраас ямар ч ялгаа байхгүй. Адилхан бүх одоо концепт бүх ихэнх нэршлүүд нь адилхан. Нэршлүүд нь ч адилхан, угаасаа харж байгаа үндхэн ч адилхан, бүх юм нь адилхан. Тийм байгаа. Яг нь энэ дээр хичнээн нэг стратегийг олон хүн сурсан байлаа ч гэсэн хэрэгжилж байгаа байдлууд нь өөр байхыг үгүйсэхгүй. Ер нь тийм үгүйсэхгүй. За тиймэрхүү байна. Айгүй олон хүн асууад байгаа. Очрогийн fractal стратегтэй очроо теоритой адилхан юм уу гэдсэн үүснэгөөсөө Kayla fractal стратеги учраас адилхан. Өөр юм байхгүй. Лама тэр цаг маг бүх юм нь адилхан. Тийм байгаа. Тэгээд Telegram дээр хөнгө сургалт байгаа шүү. Та бүхэн орж ирээд видео хичээл үзчихэж болно. За тэгээд бас юу явуулж байгаа. Арилжааны одоо нэг лайв арилжааны өрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа манайх. За тэгээд орой олон холбогдоод тухайн өдөрт орж гарах боломжууд юу байна гэдгийг харж аваад одоо энэ дансан дээр $180-ыг $297 болсон. Яг эцсийн дүндээ яг $400 хүрсэн. Гэхдээ буцаад хэд нэг алдагдлалтай арилжаа хийгээд $297 болгож унсан. За тэгээд энэ бүхнийг ерөөхдөө яг тэр лайв өрөөн дээр явагдаж байхдаа одоо нэг арилжааныхаа тухай юундаа суралцагч нартаа болон арилжааны өрөөнд одоо Kayla бит хоёрын анализ арилжааг сонсож байгаа өдөртөө иймэрхүү байна гэж тайлбаруудыг сонсож хамтарсан тиймэрхүү арилжаа хийж байгаа хүмүүстэйгээ хамт хийсэн ерөнхийдөө шинжилгээний үүднээс хийсэн захиалгуудыг яг энэ нэг $100 хүчнэртэй контентийнхаа дансан дээр хийгээд үндсэн данснаас лото багсаал орчиж байгаа. За тэгж явсан резалт нь юм шүү. Тэгэхээр одоо яг энэ $100 хүчнэртэй энэ контентын маань энэ дээр байгаа дансан дээр хийгдсэн ашгууд өнгөрсөн 7 хоног өнгөрсөн 3-4 хоногудад юун дээр маань ч гэсэн нэг Telegram арилжааны лайв арилжааны өрөөн дээр маань ч гэсэн хийгдсэн гэсэн үг. Яг тэр үедээ шинжилгээгээ за энэчээс орж гарч байна гэдгээ хэлээд ингээд явсны result буюу үр дүн иймэрхүү $180 дээр $117 ашиг хийсэн байна. За өстө үг болдож үхэр боллоо. Итгэх хэмэрчлээ. Нэрээ бас дахиад сүүлүүдээ биш энэ контентын сүүлийн яг нөгөө рекламны маягтай юм ярьчих. Юу вэ гэхлээр та бүхэн манай тэр нэг арилжааны лайв арилжааны өрөөнд орё гэх юм бол одоо энэ ч харагдаж байгаа. Яаж заамар юм бэ? Энэ дээр за ямар ч энэ дээр харагдаж байгаа. За энэ дээр харагдаж юугаар QR кодыг уншуулад санаагаараа deriv broker дээр synthetic index-ээр арилжаа хийж байгаа бол энэ ч харагдаж байгаа QR кодыг уншуулж шинээр дансанаагаараа хэрвээ хуучин данстай арилжаа угаасаа хийдэг бол хэрвээ манай Telegram арилжааны өрөөнд орё гэж бодож байгаа бол IP-га манай IP руу дансаа шилжүүлчих болно. Тэрний зааврыг Telegram-аар холбогдоод биднээс авраг Kayla-тай холбогдож болно, надтай холбогдож болно. Хэрхэн яаж одоо хуучин дансаа танай IP руу шилжүүлэх вэ гэж асуугаад холбогдоод
Айберо дансаа нээгээд эсвэл Айберо дансаа шилжүүлээд тэр одоо юу нэг арилжааныхаа тухай ярьж байгаа өдөр тутмын харилцааг ярьж байгаа тэр групп рүү ороод ирж болно шүү. Тэгээд хамтдаа гоё бүгдээрээ ашиг болцгоё. Хамтдаа гоё ашиг болцгоё. За. Эх 7 хоног дээр ерөөхдөө харцгаа хэдүүлээ. Ерөөхдөө дандаа нөгөө синтетик индексүүд ялангуяа дотор нь байдаг нөгөө нэг буудаж барьдаг ийшээ тийшээ ингэж их огцом хөдөлдөг, илүү ашиг авахтаа илүү хурдан ашиг авдаг тиймэрхүү хослолууд дээр ерөөхдөө арилж яаж байгаа шүү. За алтны хувьд хүн синтетик индекс биш бас алтны ч гэсэн юу хийж байгаа. Заримдаа ярьж байгаа алтан дээр. Тэр ер нь алтан дээр ойрд болныг оролт хийсэнгүү. Угаасаа дэрив дээр юу бүгд байгаа штэ. Алт, ойл, нөгөө юу мó, Nasdaq, хувьцаанууд, криптонууд бүгд байгаа. Бус брокеруудтай адилхан бүх бүтээгдэхүүнүүд байгаа. Дээр нь нэмэгдээд синтетик индексийн бүтээгдэхүүнүүд байгаа. За. Алт бол дахиад үргэлжлэж явахаар болчихжээ. Алт бол ер нь үргэлжлэж явахаар болчих. Daily дээр ингээ харахад за энэ хөдөлгөөн чи өөрөө ер нь явцсан. Тэгээд дахиад ийм байж болж байна. Алт бол дахиад үргэлжлэж явахаар болсон биш үү? За баг 3300 хүрэхээр нь алт ер нь бол 3300 хүрч бүрэн потенциал харагдаж байна. Эх 7 хоногт магадгүй. За crash. Зүгээр дандаа weekly-гээр харчээ. За crash 300. Энэ бол crash 300 бол доошоогоо хөдөлдөг бүтээгдэхүүн. Огцом доошоо уналттай орж идэв. Одоо баг цагийг харах юм бол тийм байгааз. Огцом доошоо нэг хандлаар, огцом доошоо 5 минутын нэг хандлаар огцом доошоо явдаг бүтээгдэхүүн. За тэгээд weekly-гээр харах юм бол эх 7 хоногт энэ чинь 7 хоног candle шүү дээ. Энэ 7 хоног жоо range-тэй авчиж жоохон онолт үзэж болох юм. Жоохон онолт үзэж болохоор байна шүү. Эх 7 хоногт үргэлжлүүлж гонж болохоор байна. Гонж болохоор байна гэж. Энэ хүртэл ерөөхдөө явж байгаа. Crash 300 weekly-гээр. За дандаа weekly-гээр нэвчээ дөө. Энэ 7 хоногт юу яах юм бол Crash Boom 500 дээр Boom 500 дэшигээ юу яаж магадгүй юм байна да. Гүн байна. Энэ жоо эвгүй байгаа юм байна. За crash мэнг. Crash мэнсэн болоогүй нөө. Ингэж иргэж штэ. Ер нь crash мэнг дээшэд л та. Crash мэнг өсгөр шүү. Crash 500. Явлаа гэхэд 364 лөө. 364 лөө явах юм байна. Weekly-гээр те ер нь уналт дуусаагүй. 364 лөө ер нь явчих боломжтой. За Boom 300 маань өөрөө энийг эвдэж гарч байгаа. Энэ юуны маргааш өөрөө энэ daily-гийн candle-ууд ерөөхдөө хаагдана. Тэгээ weekly-гийн candle маргааш хасаад штэ. Маргааш ерөөхдөө хаагдах учраас яг тэр үед хаалтан дээрээс нь илүү шинжилгээ хийх зүгээр юу яа дөө. 5 өдөр нөгөө нэг энэ лаанууд weekly-гийн лаанууд хаагдаагүй байгаа учраас 5 өдөр эх 7 хоногийн forecast төвшүүлэх жоох асуудалтай байгаад байна. Энийн дараагийн энэ чи эпизод 9 явж байгаа штэ. Эпизод 10-аас эхлээд хагас өдөр бичлэгээ хийгээд бүтэнсээ өдөр хэдүүлээ оруулж ий заяа. Тэр үед бол weekly-гийн ла хаагдсан байх учраас эх 7 хоногийнхоо чиглэлийг гаргахад илүү хэлбэр. Өнөөдөр 5 өдөр weekly-гийн ла хаагдаагүй учраас өнөөдөр ямар ч хөдөлгөөн гараа билээ. Тэ? Тийм учраас ингэж ярих нь жоох утгагүй болчиход байгаа юм байна. 7 хоногийн forecast төвшүүлэх жоох утгагүй болчихж. Тэгэхээр яг өнөөдөр маргааш нөгөө нэг бичлэгээ хийж амжихгүй байгаад байгаа учраас өнөөдөр хийчихэж байгаа юм. За тэгээд эпизод 9 дээр forecast байхгүй шүү. Эх 7 хоногийн forecast байхгүй. Эпизод 10-аас эхлээд хагас өдөр candle хаагдсны араас, weekly-гийн candle хаагдсны араас хадад forecast төвшүүлж
харуулна энэ $100 хүчтээрээ ярилцах болно. За тэгвэл юу яач хийдүүлээ. Энэ удаагийн $100 хүчийг за ерөөхдөө ингээд дуусгая да. За ямарчсан хэдүүлээ. Азтнаа тодруулсан. Азтан маань хэн байла? Lacoste 9341 баяр үргээ. Lacoste 9341 205,625 төгрөгийн азийн шагналаа аваарай. Telegram-аар холбогдоод. За тэгээд эх 7 хоногт хідээс эхлэх вүлээ. 297. За 100 энэ чинь $117 лөө. Тийм $117 51 цент гэхлээр 117 51-ийг хуваах нь 2. За $58 75 цент юм байна шүү дээ. За тэгэхээр 297-оос асах нь 58. За эх 7 хоногийн нэгтгэс эхлэх арилжаа $239 дээрээс эхэлж арилжаа хийгдэх нь байна. Тэгээд дараагийн хагас өдөр дараагийн азтан тодорно. За тиймэрхүү байна. За ингээд энэ удаагийн $100 хүч нэртэй контент маань эпизод 9-ийг өндөрлөж байна. Та бүхэн дараагийн азтан болохыг хүсвэл яхаа мэдж байгаа те шеэр хийгээрэй, лайк дараарай, комент бичээрэй. Ингээл болоо. Ингээл азтан болчихно. За эх 7 хоногт уулзъя бүгдээрээ. Баяр та. Сайхан амарцгаарай.